50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таярд 550 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий, 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Синий телевизийн эфирээр 1-р, 3-р, 5-р өдөр болгоны орой 17 цаг 30 минутаас та бүхэнд хүрж байгаа үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон маань ингээ манай нэвтрүүлгийн энэ дугаар үндэсний лотерейгаас та бүхэнд шууд хүрэхэд бэлэн болсон. За ингээд дөрөвдөө тоглож байгаа хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. Хамгийн түрүүнд дөрөвдийн 3-р зэргийн хонжирыг бид нар хамтдаа тодруулах гэж байна. Бүгдөө хамтдаа гэрчин болъё. Хэрвээ тоглоогүй бол шүү дээ. Хэрвээ тоглож байгаа бол за үзье. За хамгийн ихнийх нь 8. 8 гэсэн дугаараар эхэллээ. 8. За түүний дараагийн 1. Дөрөвдгийн 3-р зэргийн хонжирын эхний 2 дугаар 81. За түүний дараагийн буюу 3 дахь бөмбөлөгний тоо 3 байна. 3 дахь бөмбөлөгний тоо 3. За хамгийн сүүлийнх. Хэрвээ та хамгийн сүүлийн бөмбөлөгний тоог өмнөх 3 бөмбөлөгний тоотой яг дарааллын дагуу зөв таах юм бол өөрийнхөө тавьсан бооцоод 500 дахин үсгэж авах юм байна. За хамгийн багадаа таны бооцоо 500 төгрөг байх ёстой. За ингээд 4-ийн 3-р зэргийн хонжуурын 4 тоо 8 1 3 1 81 31 гэсэн тооны хос байна да. За ингээд 4-ийн харин одоо 2-р зэргийн хонжуурын эзнийг тодруулах гэж байна. Хэрвээ зөв таасан бол эзэнтэй байгаа. Хэрвээ зөв таагаагүй бол эзэнгүй. За 2. Та Аз гэдэг чинь бас их сони юм байл шүү дээ. Одоо тэр татварын тэр нөтийн юун дээр 400 сая төгрөгийн эзэн тодорчоод байдаг. Эзэн байдгаа. За 2 9. Дөрөвдгийн 3-р зэргийн хонжуур бол 2 9-оор эхэлж байна. За 3 дахь бөмбөлөг нь 6. 3 дахь бөмбөлөг нь 6. 2 9 6. 2 9 6. За хамгийн сүүлийнх нь. За хэрвээ та энэ 4 бөмбөлөгний дарааллыг нь яг зөв таах юм бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авах юм байна. За 2 9 6 2. 2 9 6 2. За харин одоо өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж авахад дөрөвдөө тоглож байгаа хүмүүс бүгдөө бэлдэж байгаа. За дөрөвдгийн 1-р зэргийн хонжир бол бооцоогоо 2000 дахин өсгөж авдаг байна. За яг адилхан зарчмаар явагдана. Ер нь бол 40 бөмбөлөг байгаа. Ямар 40 бөмбөлөг байгаа юм бэ гэхээр тэгээс ерс хүртэлх цифр тус бүрээс 4 байгаа. Ингээд 40 бөмбөлөг байна. За 40 бөмбөлөгнөөс хамгийн түрүүнд тэг гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирсэн байна. Тэг. За түүний дараагийнх нь 3 гэсэн дугаартай бөмбөлөг байна. Тэг 3. За одоо 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөгний тоо. 3 дахь бөмбөлөгний тоо 2 байна. Тэг 3 2. Тэг 3 2. Тэг 3 2. Тэг 3 2. За одоо хамгийн сүүлийн бөмбөлөг. 9. Тэг 3 2 9. Тэг 3 2 9. Тэг 3 2 9. За энэ дөрвөн тооны дарааллыг зөв таасан болвол та бооцоогоо 2000 дахин өсгөж авах юм байна. За одоо харин 6D тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. 6D тоглоод хамгийн багадаа 1500 төгрөг. Хамгийн ихдээ 50 сая төгрөг олчих юм шүү. За 6D-ийн хамгийн ихний бөмбөлөг гарч ирлээ. 9 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 9.
За та ер нь 6D-гээр эсвэл 4D-гээр тоглож байгаа бол хэдэн ч хувилбараар тоглож байна. А гэхдээ яг энэ одоо хуудас дээр бол нийтдээ 10 хувилбар байгаа. 10 хувилбар байгаа. За дараагийнх нь 6 байна. Эхнийх нь 9 байсан бол дараагийнх нь 6. Тэгээд та өөрийнхөө бүгэлж байгаа тэр хувилбар болгон дээр 6D дээр бол 550 төгрөгөөр тоглоод байх юм байна. Тэгэхээр 10 хувилбараар тоглолоо гэж бодох юм бол 5500 төгрөгөөр тоглож ийн гэсэн. За дараагийнх нь 7 байна. 9 6 7. Дараагийнх нь 4. 6D дээр нэг юм анхаарах хэрэгтэй. Юу гэвэл энд гарч ирэх 6 цифрны дарааллыг нь алдалгүй яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болох юм байна. За 6D бол одоо жишээлбэл эхний 5 эсвэл сүүлийн 5 бөмбөлөг эсвэл эхний 4 эсвэл сүүлийн 4 гэдэг ингээд хойноос урдаасаа яг дараалсан таах юм бол 1500 15150 сая 500 мянган төгрөг хожих боломж бас танд байгаа. За 2 4 дараалал гарч ирсэн байна. Хамгийн сүүлийнх нь 3. Хамгийн сүүлийнх нь 3. За 6D тоглосон бүх хүмүүс анхаарлаа хандуулж байгаарай. Манай зураглаачийн дуран тоонууд ингээд дээш доошоо эргэцсэн болохоор бас харахад хэцүү байж магадгүй. Энийг одоо жишээлбэл 2 дахь хүмүлгийг 9 гэж харж одоо баярлж ээж магадгүй шүү дээ. Энэ бол 9 биш, энэ бол 6. За 9 6 7 4 4 3 гэсэн 6 тоо гарч ирсэн байна. Яг дарааллын дагуу зөв таасан бол та 50 сая төгрөг хочих юм байгаа шүү. За үргэлжлүүлээд 120 сая төгрөгийн хонжуур хожих шанс бол бидэнд байгаа. Юу гэвэл мэдээж энэ 120-ын жакпотоор тоглож байгаа бүх хүмүүс тамаатай. За 42 бөмбөлгөө шилэн машинда хийлээ, ухаалаг машинда. Энд байгаа 42 бөмбөлгөөс санаандгүйгээр энд 7 бөмбөлөг гарч ирнэ. За 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн хонжуурын эзэн болох юм. За эхнийх нь 24. Эхнийх нь 24. Түүний дараагийнх 14. 24, 14. За тэгээ хэд байна? Одоо 34 гараад ирэх юм шүү. За 3 дахь бөмбөлөг жоохон удаж байна. 15. 24, 14, 15. За дараагийнх нь буюу 4 дахь бөмбөлөг 29. За яг одоо та энэ 29-ыг оролцуулаад энэ 4 бөмбөлгийг амжилттай зөв таацсан байгаа бол дараа нь харгалзахгүй зөв таацсан байгаа бол та хэдэн төгрөг хожно гэж 20 мянган төгрөг. За 12. За 12-ыг оролцуулаад энэ 5 бөмбөлгийг алдалгүй таацсан байгаа бол 900 мянган төгрөг. За одоо 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг 22. Энэ бол 120 сая төгрөгийн бөмбөлөг шүү дээ. За хамгийн сүүлийн бонус бөмбөлөг ямар бөмбөлөг байна бүгд хамтдаа харъя. Бонус бөмбөлөг. Бонус бөмбөлөг 3 гэсэн бөмбөлөг байна. За. Хобаа. Бонус бөмбөлөгийг хаачихгүй зүгээр үү? За ингээд өнөөдрийн үндэсний лотерей та бүхэнд амжилттай хүрлээ. Гэхдээ одоо нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө хамгийн сүүлийн өндөр шагналын 7 тоог та бүхэндээ хэлье. Бөмбөлөгний тоог. За хамгийн эхлээд 24, тэгээд 14, 3 дахь бөмбөлөг бол 15, 4 дахь нь 29, 5 дахь нь 12, 6 дахь нь 22. Хамгийн сүүлийн буюу бонус бөмбөлөг 3 байна. За анхааралтай дахиад сонсож байгаарай. 24, 15, биш 24, 14, 15, 29, 12, 22 өнөөдрийн бонус бөмбөлөг 3. За ингээ өнөөдрийн тоглолтын хүрээд өндөрлж байна. Та бүгдийг анхааралтай манай тоглолтыг үзсэнд тун таатай байна. Та бүхэн үндэсний лотерейгоор бас 1-2 удаа тоглоод үзээрэй, азаа үзээрэй гэж би хэлмээр байна. Ингээд дараа уулзлаа баяр та. 50 сая, 120 сая. Эсвэл
бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотор. 2,550, 994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий эзэн. Хади 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.